багасгаж өгөхийн тулд дотор талын үнчээс маань хэмжээгээрээ том байх нь тийм ээ, том байдаг. За уралдааны үед болон ажил хийж байгаа үед энэ шүрмэс маань 47 градус халуунаа нэмдэг, халдаг гэсэн тийм ээ. 47 градус хүртэл халж байгаа учраас энд байгаа шүрмэсний эсвэр нэрүүдж эхэлдэг. Нэрүүдж эхэлнэ гэдэг чинь бол ганц хоёр эсвэр бүхэл төрх магадлал яаж нэмэгдэж байна тийм ээ. Тэгэхээр бол өн гарныхан бол ингэж үздэг. Нэг удаагийнхаар шүрмэс нэмтэн гэж бол үзэж байдаг юм аа гэдэг. Ягаад гэвэл нөгөө 40 градус хүртэл халж байгаа удаа манайх нь тойроод байдаг тийм ээ. Тэр чинь бол энэ халууныг ялгах чинь буулгах чинь мөн зүрхний үйл ажиллагаа буцаагаад тайван байдалд оруулах чинь тийм ээ. За тэгэхээр 47 градус хүртэл халаад энийг буцаагаад богино хугацаанд тэр халууныг буулгаж чадаагүй өсөөр болоод зарим нэг эсрэг нь яадаг гимтдэг. Энэ маягаар давтагдаад яваад ах юм бол энэ гимтэл үүсэх магадлал нэмэгдээд эхэлдэг. Тэгэхээр би ажил хийж ирсний дараа заавал энэ нөгөө хөрөгч буюу айсклик гидүүдийг ашиглах юм бол хөлний гимтэл үүсгээс давхар яадаг юм байна. Сэргийлдэг байх нь тийм ээ. Энэ хоёр шүмс үндсэндээ 30% чадлыг бүр дээр авдаг. Дөнгөж 30% шүү дээ. Яс орондын шанс маань 70-ыг авдаг. Тэгэхээр 70-ыг авч байгаа илүү гимтэл тохиолдох уу, 30-ыг авч байгаа илүү гимтэл тохиолдох уу тийм ээ. Мөн шүмсний гимтэлтэй байгаа хүний эмчилгээ гэдэг бол харьцангуй эмчилгээ авах магадлал өндөр байдаг. Яс орондын шансыг эмчлэхэд бол маш их хэцүү байдаг. Яг нь сайн эмчилгээийг бодоход 2-3 удаа оруулах ч юм уу тийм ээ. Тийм боломжуудыг бол их бүрдүүлдэг байх нэ. За энэ шүмс гэж байгаа бол булчингуудын төгсгөлийг үндсэндээ шүмс булчин төгсөд яадаг нь шүмс үүсдэг байх юм тийм ээ. За урталтаа болохоор нэг шүмс байгаа. Энийг бид ерөнхий тэмдэглэл гэж. Энэ зөвхөн хөлийг урагшаага яа гэсэн үг. Тэнэл гэж өгдөг. Саяны өнгөрсөн хүн нөлдөр маань хаашаага нугалж өгдөг. Энэ хажуу талаараа холбоосууд байгаа. Холбоос. За энэ дээр одоо бидний хүн болгоны бас сайн мэддэг нэг шүмс байдаг. Чеклимэнд би туслах шүмс гэж нэрлэдэг. Хүн болгоод. Жижигхэн энэ дээр нэг үений хөвшин үүссэн ч юм уу, энэ ингэж хаашаа нуулчаад буцаагаа тавигддаг тийм ээ. Тэр үед яг хагалгаа хийдэгтэй. Тэрэн зөвлөгдсөн. Энэ шүмс шанснуудаас гүн нуулуур маань явсаар байгаа туураны дотор талд ордог. Тэгэхээр туураны дотор талд бас юу байна? Шүмс байх тийм ээ. За маш товчхон одоо тайлбарлахад бол атом физиологийн тал дээр онцлог байна тийм ээ. За атомын тал дээр одоо тавд бас сайн мэдэх үү. Чи одоо туураны яс, зав яс, титэм яс, бирүх яс, шилэн яс. Шилэн яс маань өөрөө эдгээр хоёр үчээстэй, мөн хоёр сах ястай. Тийм ээ? Сах ястай. За одоо тийм хөлний үргэлжлэлийн талаар нэг хэдэн мэдээлэл хэлье. За үргэлжлэл гэдэг маань өөрөө 3 үе шатыг тавьждаг. 3 үе шатыг. За шинжлэх ухааны хэллэгээр болохоор нэгдүгээр эд эсийн гэмтлийн үе гэж хэлж байгаа. Эд эсийн гэмтлийн үе тийм ээ. Хоёрдугаар үе болохоор шүүц үүсэх үе гэж байгаа. Гуравдугаар үе нь болохоор эдгэр хөвөл явсан гэж байгаа. Тэгэхээр бидэнд юм байна. Дөнгөж гэмтэн удаа арах хэмжээ аваад шүүц үүсэх үе ажиллагааг таслан зогсоож чадвал тэр хөл нь боролд илүү бага ирдэг. Тийм ээ. Тэгэхээр сая мандагийн хэлдгээр бол үргэлжлэлийн эхний буюу 72 сард бидэнд хүйтэнжин хэрэгэлдэг. За хүйтэнжин ямар үйлчлэл үзүүлдэг юм бэ гэхээр одоо энэ хэсэг газар гэмтэл үүслэе гэж бодоход төв мэдрэлийн тогтолцооноос энэ хэсэг газрын цусан хангамжийг нэмдэг. Цусан хангамжийг нэмэгдэн гэдэг судасны голшин гэсэн үргэсэн тийм ээ. Энэ үргэсэд удаан дээр судасны уян хатан байдал алдагдаад судасны дотор талд байгаа сусны сивнгийн хэсэг гадагшлана. За сусны сивн гэдгийг бүгдээрээ сайн мэдэх баг. Одоо муугаар хэлэхэд мал гарахтаа ч юм уу эсвэл гурван шилэн ингээд цус аваад үзэхээр улаан тунаад шингэн гараад ирдэг тийм ээ. Шар шингэн. Тэр шингэн ч бол үндсэндээ
цусны сивнгийн хэсэг. Сивнгийн хэсэг бол дандаа дүрс элементүүдээс бүрддэг. Тэгэхээр одоо юм биш гимтлээ, цусаа хэмжээ нэмэгдлээ, 4 5 7 судасны уян хатан байдал алдагдлаа. Дотор талд байгаа сивнгийн хэсэг гадагшлаа. Тэр гадагшлснаар энэ хэсэг газарт яах юм? Шар шүүц бий болно. Хатгуулсан шар шүүц гадаа гэдэг хүмүүс ирээд байдаг тийм ээ. Тэр чинь бол үндсэндээ судасны дотор талаас гадагшлсан сивнгийн хэсэг байж болно. Эсвэл удаан гэмтэл эксплуатацийн үеийн одоо шүүц үсгүүл явж ихснээсээ шалтгаалаад дэд шингэн оромтлог гэж болно. Ийм хоёрхан заалт байна. За тэгээд эхний 3 хоногт хүүтэн усан зогсоосноор хүүтэн үс тавьснаар тийм ээ хүүтэн чин тавьснаар тэр судасны голчийг илүү өргөсөж шингэн гадагшлах үйл явцыг яд юм байна. Таслан зогсоодог тийм ээ таслан зогсоодог. За тэгэхээр энэ хөлөнд тоглож байгаа гэмтлүүдийг зэрэг болгож ангилан үздэг. Энэ зэрэг нь болохоор 0 байж болно 1 2 3 4 5 гэдэг тийм ээ. Зэрэгээс шалтгаалаад шинж тэмдэг нөөрөөр. Тэгэхээр ямар ч хөлний гэмтлүүд бол ямар ч хэсэ эхний 3 хоног хүүтэнжин тавилаа тийм ээ. Гэхдээ зөвхөн хүүтэнжин тавьчаад за гайгүй гэж хараад шаардлахгүй аль болох одоо хэмжээд үзүүлээд хүүтэнжинтэй хамсараад үргэлжлэлийн эсрэг элдвэлүүдээс яг сонгодог. Үргэлжлэлийн эсрэг хөлний үргэлжлэлийн эсрэг тарианд бол манай зөндөл харилцаа. Гэхдээ хэрэглээний хувьд бол жоохон асуудалтай байна. Хүмүүс ингээд энэ сайн гэхээр тийм ээ тэр сайн гэхээр аваад ичдэг. Гэхдээ тэр тарианд чинь хийх дараалал гэж байдаг. Тийм ээ. Жишээ нь одоо дексаметазоны төрлийн тариануудыг хөлний үргэлжлэлийн эхний 1 юм уу 2 хоногт тавьдаг. Тэрнээс хэтрүүлж тарихгүй. Тэрнээс хэтрүүлээд 5 6 хоног ингээд тариад явчих юм бол тэр дексаметазон чи өөрөө тон хэсэг газрын илэрхийлэлтийг удаашруулдаг. Нүгээр имжлэг биш удаашруулж тийм ээ. За дексаметазонд тариагаа хэрэгжилчлээ дараа нь бэлэн гэсэн. Одоо би хамгийн түрүүнд хийдэг үстэй тийм ээ. Жохон асуудал үүслээ нөгөө догтлын тариа чанаа бэлэнгийн чанаа гэж харьцдаг үстэй. Тэр тариа чинь 2 дугаар хийгддэг. 2 дугаар 3 дугаар бэлэн удаа төлөвийн тарианууд яддаг хэрэгэлдэг. Гэхдээ энийг гэмтлийн зэрэгээс шалтгаалаад тухайн эмч маань өөрөө яг нь хэрэглэнэ. За мөн энэтэй холбоотой үйлтэй холбоотой нэг сонирхолтой хэлэхэд Монгол улсад жил 2500 наадам болд юм байна. Нэг жил бид эднийг судалж үзсэн. Тэр 2500 наадам давхарцсантайгаар 14,000 дууралт тийм ээ. Тэр 14,000 тонноос жил хөлний гэмтэл үүсгэж байгаа. Тэр одоо тухайн орон нутагт бид мал эмнэлэгт бүрдэгдсэнийг харахад болохоор 2800 орчим одоо зөвхөн уралдааны замд тийм ээ. Ингээд тухайн наадамд бүрдэгдснээр тоог авахад уралдааны замаас ирчээд маргааш ч юм уу өөдөр нүртэл хөлний асуудал үүсэх бодол байдаг тийм ээ. Тэгэхээр энэ тоог маш их байгаа. Маш их. Энэ дэр бид нөгөө уртлан сэргийлэх ажлыг бол сайн хийж чадахгүй байгаа бас холбоотой байна. Тийм ээ. Уртлан сэргийлэх ажил чинь нөгөө биеийн жингээс ахуулаад тийм ээ. Ажлаас ахуулаад мөн одоо сусанд байгаа бие махбод хэрэгтэй дүрс элементүүдээс ахуулаад үн байнга яаж хэвээр хянаж өгөх хэвээр. Жишээ нь бие махбодод нэг юм уу 2 төрлийн элемент дутагдсан байхад тухайн морины амжилт буурж эхэлдэг. Уг нь бол